iOS 17.6-ыг апдейт гарсан байна. За энэхүү апдейт нь iPhone 13 Pro Max дээр iOS 17.6 суусан байхад апдейтных нь хэмжээ болохоор 318 MB-тайгаар гарсан байна. Апдейт хийхээс өмнөх утсан дээрх сул зай нь 173.18 GB байсан бол апдейт хийсний дараа 174.1 GB болоод өмнөхөөс үйлдвэрлэлийн систем болон систем файл нь бага зайвал эзэлдэг болсон байна. Тэгээд энэ нь бол одоо iOS 17 дээрх 3 дахь тохиолдол болоод ингээд гарч байна. За тэгээд үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 21G93 тасраг ороод доошоо гүйлгэж байгаад iCloud руугаа ороод за тэгээ iCloud руугаа орчоод доошоо гүйлгээд Advanced Data Protection гэдээ байгаа. За энэ дээр одоо доотлол хэсгээр нь account recovery гэдэг зүйл байгаа. Энэ дээр өөрийнхөө аккаунтыг нэмж хасчвал одоо болохгүйсэн асуудал байсан. Тэрнээс гадна одоо энэхүү яг Advanced Data Protection-ыг унтрааж асаачч болохгүй бол асуудал бол гарсан юм байлээ. Тэгээд одоо жишээ нь яг одоо iCloud нэр хадгалаастай мэдээллүүд рүүгээ вебсайтаар болон гар утсан дээрээсээ ингээ харах гэхээр одоо он байгаа тохиолдолд тэрийг унтраагаад орчиж болохгүй одоо харч болохгүй тэгээд ийм бол асуудал байсан юм байна. Тэгээд ямар ч гэсэн яг ийм гинтийн ийм асуудал гарснаас болж одоо энэхүү iOS 17.6-ыг апдейтал ингээ гарлаа. Түүнээс швэл бараг хавта апдейт гарахгүй ер нь бол хандлагатай байсан. Тэгээд ямар ч ийм асуудал бол одоо гинтийн байдлаар гарч ирээд тэгээд энэхүү асуудал маань одоо энэ апдейтыг хийх юм бол вебсайтаар болон одоо саний зэс рүү ороод хэвтүүлээ одоо өөртөө iCloud-ийнхаа мэдээллийг одоо харж болон тэгээд тэрэ хамгаалтыгаа үүсгэхийн тулд саний data protection-ыг унтрааж сайхад ямар ч асуудал болж байгаа юм байна. Тэгээд саний нэмэлтээр аккаунтаа өөрийнхөө аккаунтыг recovery байдлаар оруулах нь бас ингээд зүгээр болж байгаа юм байна. Apple-ийн сайт руу яг энэхүү апдейт мэдээж хэрэг 2 зэгтэй апдейт тэгээд мэдээллийн аюулгүй байдал талаасаа ямар шин зүйл нэмэгдсэн бэ гэд Apple-ийн сайт руу ороод харсан боловч бол юу ч бол байгаагүй. Одоо яг өмнөх гарсан үйлдвэрлэлийн систем болох iOS 16.7.10-тай мөн яг ижил одоо ямар ч тийм репорт хийсэн тийм мэдээлэл бол байгаагүй. Үйлдвэрлэлийн систем болгон дээр бенчмарк оноо яриа явж байгаа. За iPhone 13 Pro Max дээр CPU хэсэг дээр single core score 2270, за multi core score 5562 оноо авсан. Харин GPU хэсэг дээр 20834 оноо ингээ авчээ. Бичлэгүүлгэн дээр би бол та нараас гуйдаг. Одоо миний хүсэлт нь юу вэ гэхээр хэрвээ та нар одоо iOS 17.6-ыг үйлдвэрлэлийн систем рүү апдейт хийсэн бол одоо та нарын ямар гар утсан дээр одоо батарейны хувьд болон ажиллагааны хувьд хэрэг байна вэ гэдгээ комент дээр бичээд бол бусдтайгаа олгоо яваалцж байгаарай. Баярлалаа. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membership-тэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Дараагийн гарах iOS 17.6.2 эсвэл одоо iOS 17.7-гийн developer beta-ныг ер нь гарах болов гэсэн таамаг бол байгаа. Гэхдээ ер нь бол бараг үгүй гэж бодож байна. Ягаад тэгэхээр iOS 17 дээр утсал үлдэхгүй байгаа. iOS 17 суух боломжтой бууснууд iOS 18 апдейтлэгдэх боломжтой учраас iOS 17 яг адилхан iOS 14 шиг бол одоо үлдэх бол одоо маш өндөр магадaltaй. Тэгээд угаасаа тийм ч зүйл болно. Тэгээд яг ийм гинтийн ийм баг fix ч юм эсвэл security нэг тийм асуудал хэрвээ бий болох юм бол iOS 17.6-аар апдейт гарна гэж бодож байна. За тэгээд бүр ингээд төгсгөл байдлаар цэглэх байдлаар iOS 17.7 одоо developer beta 1 эх 7 хоног тийм үү эсвэл одоо 1-2 хоног дотор бол гарах магадлал бол байгаа. Гэхдээ ер нь бол миний зүгээс бол одоо гарахгүй байх гэж ер нь бол бодож байна. Эцсийн асуулт болоход энэхүү апдейт хийх нь зөв юм уу буруу юм уу гэж асууж байгаа. Мэдээж хэрэг вебсайтн дээрээс одоо өөрийнхөө Apple account iCloud руу ороод одоо өөрийнхөө мэдээллийг харах эсвэл одоо утсан дээрээсээ Advanced Protection одоо унтрааж сах асуудал байсан өөрийнхөө recovery аккаунтыг нэмж болохгүйсэн асуудалтай байсан бол мэдээж хэрэг энэхүү апдейтийг хийх нь бол мэдээж хэрэг ялцгүй зөв. Харин батарей талаас нь ярих юм бол юу болж байгаа нэхэр нэлээд гаг болмос олон одоо репортуудыг олж чадсан. За ерөнхийдөө батарей нь өмнөхөөсөө харьцуулахад сайжирсан гэдэг iPhone-ууд дээр бол 2 дахь үеийн iPhone SE, энгийн iPhone 11, энгийн iPhone 13, энгийн iPhone 15, за тэгээд iPhone 15 Pro Max загварууд бол орж байгаа. За тэгээд яг өмнөх яг үйлдвэрлэлийн систем баяг батарей нь яг адилхан байна гэдэг репорт бол харахаа олдоогүй. Харин өмнөхөөсөө муудлаа гэдэг репортн дээр бол 3 iPhone бол орж ирж байгаа. За iPhone 10-аар, энгийн iPhone 12, за тэгээд iPhone 14 Pro Max одоо энэхүү 3 гар утсыг хэрэгэлдэг үзэгч байх юм бол энэхүү iOS 17.6-ыг апдейтыг битгийгээрээ iOS 17.6 үйлдвэрлэлийн систем дээр үлдээрэй гэж бол би бол зөвлөхөр байна. Яа тэгэхээр дараагийнхан гарах үйлдвэрлэлийн систем маань гарахгүй байх магадлал бол байгаа учраас бол тэгж бол зөвлөж байна.